За өнөөдөр би та бүхэндээ залбиралтай хариу авах 7 үндсэн нөхцөл гэдэг сэдвээр би та бүхэндээ хуваалцахыг хүсэж байна. За бүх нийтийн Библийн боловсрол зориулж Мараната үйлчлэлээс 2019-с 21 оны хооронд 24 сургалтыг одоо бий болгосон. Яг нэг ковидын үед. За энэ сургалтууд бол төлбөртөөр бүтээгдсэн. Тэгээд энэ төлбөртөөр бүтээгдсэн сургалтуудаар бид өнгөрсөн жилээс үе шаттайгаар бүх нийтийн Библийн боловсролд үн төлбөргүйгээр Мараната YouTube сувг дээр тавьж эхэлсэн. Жишээлбэл дагалдагч сургалт, Библи үндсэндээ Израиль ба чуулган, ариун сүнс, үр дүнтэй залбирал, яагаад Библид итгэх ёстой гэж Бурхан таалагдах амьдрал, хямрал ба шилжилт. Энэ одоо жагсаалт бол 24 болно. Тийм ээ, ингээд үе шаттайгаар гэдэг нь 7 хоногийн даваа гараг болгоны орой 19 цагаас Мараната YouTube сувгаар одоо энэ бүх юм тавигдчих. Тэгээд тавигдсан буцаад авахдахгүй. Ингээд тэр хизээч гэсэн Мараната YouTube-ээс хайхан болов тэр хичээлүүд чинь гарч байгаа. За эдгээр сургалтын үр дүнтэй залбирал гэдэг сургалтын эхний хичээлийг өнөөдөр би та бүхэндээ ярих юм. За энэ хичээлийн дараагийнх нь одоо шиг мацаг барин залбирах үед юунд анхаарах ёстой вэ? Сүнслэг тулааны залбирал, хайр гэлээр залбирах талаар гэх мэтээр үр дүнтэй залбирал гэдэг сургалтын энэ 4 хичээлийн эхний хичээлийг одоо хуваалцъя. За залбиралтай хариу авах хамгийн үр дүнтэй залбирал шүү дээ. Ямар ч хариу авахгүй тэр үр дүнгүй. Гэхдээ залбирлын харин 3 одоо горимтой байдаг. Тийм үгүй хүлээгээрэй гэж. Үгүй гэдэг хариулт авсан ч гэсэн тэр нь хариулт. Үгүй гэдэг хариулт сонсохгүй гэдэг. Гэхдээ тийм байхгүй шүү дээ Бурхан гэдэг. Үнэндээ би танд хэлээ. Бурхан үгүй гэж хэлсэн үнэхээр сайн. Заримдаа миний залбирал Бурхан үгүй гэж хариулсан би одоо талархдаг. Тэр үед би юугаа бодож энийг гуйлж тийм ээ өөрөөсөө цамнаж ойролж яг энийг л авахгүй миний амьдрал сүргэж байгаа юм шиг бодож ийсэн юм гэж. Яг одоо энэ зарим залбирал хариу аваагүй Бурхан талархаж байгаа учраас тэр залбирал биелээгүй үнэхээр байна. Зарим хүнтэй би нөхөрлөл тогтоогоод үнэхээр талархдаг. Яг л Бурхан бидэнд юу хэрэгтэй гэдгийг, хизээ хэрэгтэй гэдгийг, ямар хэмжээтэй хэрэгтэй гэдгийг биднээс илүү мэднэ. Тиймээс Бурхан заримдаа үгүй гэж, заримдаа Бурхан тийм гэж боддог. Заримдаа Бурхан хүлээгэр гэж. Яагаад гэвэл бүх юм цаг хугацаатай. Хүүхэд ихийнхээ хэвлэлд 9 сар боожоод төрөх ёстой. Төрөх цагаас өмнө төрөх юм бол тэр тийм ээ бүтэн хүүхэд болж чадахгүй. Тамирчин хүн тийм ээ олимпиад оролцохын тулд үе шатны тэмцээнд оролцоор байгаад тэр цаг хугацааны турш бэлтгэлээ хийсээр байгаад цаг хугацаанд оролцдог. Бүх юм цаг хугацаанд. Яг одоо гэсэн ойлголт байхгүй. Бидний хар бол яг одоо яг миний арга замаар хийх юм бол бүх юм окей болох байна гэдэг төсөөл байдаг ч гэсэн Бурхан бидний амьдралыг харахтаа бүхлээр нь харж байгаа учраас энэ цаг үед одоохондоо хүлээгэр битгий яараар. Яг л Бурхан хизээж хоцродоггүй. Бурхан яг цагтаа өгсөн тэр зүйл хамгийн сайн байдаг. Тийм ч яарч адгах биш. Харин энэ 7 нөхцөлийг би бүрдүүлсэн байхад Бурхан ямар ч байсан хариу өгнө гэдэг итгэлийг бид хүлээж авсан. Зарим хүмүүс яагаад ч Бурхан залбирал хариулах дургүй гэж боддог. Бурхан минь залбирал дургүй. Бурхан надад ярих дургүй. Бурхан надад хариулах дургүй. Бурхан тэр хүний залбирал илүү хариулдаг байдаг. Эсвэл Бурхан тэр пастораар залбируулах юм бол хариулах гэж боддог. Зарим нь Бурхан зөвхөн онцгой хүмүүсийн залбирал хариулдаг гэж боддог учраас пасторуудаар залбируулах дуртай. Үүндээ пасторуудад Бурхан руу зуучлах лам биш. Бид бүгдээрээ тахилч нар гэж Библиэд хэлсэн. Хуучин гэрээний цаг тахилч нар Бурхан ба хүмүүсийн дунд зуучилдаг зуучсан байсан. Тэгээ хүмүүс тахилчдаар очоод Бурханы хүслийг сонсдог, Бурханы хүслийн дагуу залбируулдаг байсан. Харин өнөөдөр бид Есүс Христийн загалмаа дээрх үгсээр дамжуулан ариун ба онцгой ариун газар тусгаарласан хүшиг нэгдснээр Есүс Христээр дамжуулаад хувь хүн болгон Бурханы оршихуй руу нэвтрэн орох үйл хаалга нэгдсэн юм. Тийм учраас энэ дугаа эр хүн болгон гэр бүлийнхаа тахилч нь. Энэ дугаа эм хүн болгон гэр бүлийнхаа тахилч нь. Бид бүгдээр Бурханы оршихуй руу шууд орох боломжтой тийм цаг үед амьдарч байгаа. Тийм учраас бид хэн нэгнээр дамжуулах биш. Харин бид Есүс Христээр дамжуулан Бурхан руу хандан залбирах ёстой маа.
Зарим хүмүүс залбираад яах юм бэ? Угаасаа бурхан мэдж байгаа юм чинь болох юм болдгоороо байлгүй дээ гэх. Тэгээд залбирахгүйгээр орчдөг. Тохиолдлоор ингээд бүх амьдрал өөрнөө тохиолдол нь яг түүний амьдралын одоо зураг юм шиг хүн ойлгодог үгүй. Бурхан бидэнд хандсан төлөвлөгөө байна. Хүн болгоны амьдрал хандсан төлөвлөгөө байна. Бид зүгээр нэг бильярдын бөмбөг шиг зохингууд нэг тийс нь ойгоол ингээд нэг нүхэнд ордог бөмбөг биш. Харин бид бүгдээрээ энэ амьдрал бүтээх ёстой, энэ амьдрал одоо зоригтойгоор бүтээгдсэн хүмүүс юм. Хэрвээ та амьдралынхаа зорилгыг ойлгоогүй бол, хэрвээ та өөрийнхөө энэ амьдрал дээр хийх л ёстой, миний хийх ёстой тэр дүр юу вэ гэдэг зүйлийг ойлгохыг хүсч Бурханд хандан залбираар. Бурхан минь та намайг юуны төлөө бүтээсэн бэ? Надад та ямар авиас бэлэг өгөө? Энэ авиас бэлгээр дамжуулан та ямар зүйлийг бүтээж хүмүүсийг болон таны хаанчлыг, таныг алдаршуулах вэ гэдэг зүйлийг надад та зааж өгөөрэй гэж залбираар. Есүс үргэлж залбирдаг байсан тухай Библиэд байдаг. Есүс тохиолдолоор амьдраагүй. Есүс Бурхан аавын юу хийж байгааг харж яг түүнийг нь хийгээд Бурхан аав юу хийхийг хүсэж байгаа тэр зүйлийг ярьж, Бурхан аавын яг хүслийг мэдээд тэр хүслийн дагуу зоригтойгоор бас зориудаар амьдрсан. Урсгалаараа амьдрав. Яг зориудаар би энэ цагууд яг ийм л юм дөр төвлөв. Бидний амьдрал маш богинохон шүү дээ. Маш богинохон. Нэг л мэдхэд амьдрал явж. Нэг л мэдхэд 50 нэмэх болсон шүү. Тийм учраас бид үнэхээр зориудаар, зоригтойгоор энэ амьдралынхаа өдөр хоног бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхийн төлөө Бурханы хүслийг таньж мэдгэхийн төлөө залбирах ёстой. Есүс дагалдагч нартай яаж номлох вэ гэдгийг заахаас илүү яаж залбирахыг заасан. Яг л Бурханы хүслийг мэдгэх юм бол тэд шал өөр хүмүүс болно гэдгийг тэд мэдсэн. Тийм учраас мэдлэг хөрөнгөлөх чухал ч гэсэн Бурханаас тэр мессежийг авна гэдэг бол хамгийн чухал. Амен. Сургаал үгсийн 15:8 дээр буруудын үргэл эзэн дадлагдах чигт шудрах хүмүүсийн залбир эзэнд таалагдах гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол зөвхт хүний залбирлыг эзэн таалагд юм. Харин гин нүглээ хийсээр байгаа буруу явж байгаа хүмүүсийн залбирлыг сонсохгүй гэсэн. Тийм учраас бид гин нүгэл хийсэн байхаа бас бид үнэхээр гимшиж Бурхан минь би сая хэлэх ёсгүйг хэлжлээ. Би хийх ёсгүй зүйлийг хэлжлээ. Би бодох ёсгүй зүйлийг бодчихлоо. Би хийх ёстой сайныхаа ч хийсэнгүү. Өнөөдөр би урсгалаар явчихлаа. Таны өмнө зөв амьдрах туслаач. Үжил бодол, хэл яриа, зан чанар бүхий зүйлээрээ хинч намайг харахгүй байсан чинь та намайг харж байгаа учраас би зөв явахад та туслаач гэж Бурханы өмнө эд залбирх ёстой. Соломоны дуун гэдэг хуучин гэрээний ном байгаа. За энэ ном бол хайр дурлалын ном байна. Библиэд тэр ийм сони юм яагаад оруулсан юм гэж зэрэг боддог. Үнэн дээр энэ номыг насан туршид уншдаг. Тийм учраас энэ номыг нөгөө хүүхдийн цогцон заадаг. Яагаад гэвэл хайр дурлалын болцоо залуу сүд бүсгүүтэйгээ тийм ээ. Одоо Библиэд янаг амгаргийн тийм шүлэглэл яруу найргаар хоорондоо ярьж байгаа. За энэ болцоо залууг нь эзэн харин нөгөө сүд бүсгүүг нь чуулган гэж Библийн багш зарим тайлбарлав. Соломоны дуун 2:14 дээр ингэж хэлсэн. Хадны хавцалд хорогдон нүглэх цагаан тагтаа инхрих хийнэ. Нүрээ харуулсан дуугаа сонсгооч. Дуу хоолой чинь юутай уянгатай, дүр төрх чинь юутай үзэмжтэй гэж хэлсэн. Хайртай хүмүүс л бие биедээ ингэж энэ гоё үгсийг хэлдэг. За энэ дээр нүрээ харуулсан дуугаа сонсгооч гэсэн. Бурхан бидний дуу хоолойг сонсох үздэг. Би гэргэд хэлдэг бай. Чиний дуу үнэхээр гоё. Цангинаа нэг л гоё гэрэл гээд амьд. Яриаг чи сонсоод байна. Бурхан ч гэсэн бидний дуу хоолойг сонсох үздэг. Есүсээ ариун сүнсээ яг Бурхан руу хэлж байгаа тэр дуу хоолойг Бурхан бидэнд дэндүү хайртай учраас тэр хайртайхаа үг сонсож байгаа юм шиг Бурхан бидний дуу хоолойг сонсохыг хүсдэг. Үүндээ Бурхан бидний залбирахыг сонсохыг хүсдэг юм. Амен. Матай 7:7-8 дээр гуйв тэгвэл та нарт өгдөн, хай тэгвэл та нарт олно. Тогш тэгвэл та нарт нээгдэн, гуйдаг хүн бүр авна, ирж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ гэсэн. Энэ дээр ялгааг бол
залбирсаар бай, тогтсоор бай, хайсаар бай гэдэг прогресс хийж байгаа. Ганц удаа залбираад битгий зогс. Тогтсоор бай, хайсаар бай, залбирсаар бай гэдэг. Тэгээд юус шууд нэг өдрийн дотор 100% биелэхгүй. Магадгүй ихний 5%, дараах нь 10%, 20%, 40% гэдэг. Ингээд прогрессээр баг багаар юус яадаг урагшилдаг. Тэгмчээс би залбирсаар байна. Залбирдаа таслахгүй байсаар байна. Одоо шүлт миний залбирсаар байгаа сэдвүүд байна. Зарим биелсэн, зарим биелэв. Биелээг учраас тэр залбирлыг би орхиов. Яагаад гэвэл Бурхан амласан, тэр амлалтанд бүрэн биелэхийн төлөө залбирсаар байгаа. Матай 21:22 дээр та нар итгэмжтэйгээр юуны төлөө залбирангуй түүнийг хүлээн авна гэсэн. Маркийн 11:24 дээр тийм учраас би та нарт хэлээ. Та нар юуны төлөө залбирангуй түүнийг авсан гэдэгт итгэхтэн. Тэгвэл тэр чинь ёсоод болно гэсэн. Иохан 14:13-аас 14 дээр та нар нэрээр минь юу ч гуйсан эцэг хүүгээр алдаршуулгахын тулд би түүнийг чинь үлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал би түүнийг чинь үлдэнэ гэсэн. Иохан 15:7 дээр та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнэ гуй. Тэгвэл та нарт биелэх болно гэсэн. Иохан 16:24 дээр одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтэн баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна гэсэн. Эдгээр бүх Христос гуйгаач өгье л доо гэдэг. Тэгэхдээ бид гуйхгүй зүгээр л өвөл яах вэ? Баярлал өгөхгүй бол яах вэ? Зүгээрээ ингэж бид хандаж болохгүй гэсэн. Тэгвэл хариултаа авахын тулд бид ямар нөхцөлийг хангах ёстой вэ гэж 7 зүйлийг маш тодорхой өгье. Нэгдүгээр нь Есүсийн нэрээр залбир. Иохан 14:13-аас 14 бид унсан. Түн дээр үйлсэн гэхээр та нар нэрээр минь юу ч гуйсан эцэг хүүгээр алдаршуулгахын тулд би түүнийг чинь үлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал би түүнийг чинь үлдэнэ гэсэн. Бурханаас гуйхад эндүү том юм гэж байхгүй. Бурханаас гуйхад эндүү жижиг юм гэж байхгүй. Амен. Би машиндаа суугаад Бурхан минь гайхамшиг элдивэнцэн кино аваар усад сонор сүнжгүй байдлаар сонгоож өгч үзэн. Би олон жилийн туршлагатай жолооч юм бай. Гэ туршлагатай байна. Эзэн минь хаанаас ямар гайн орж ирээд юу болохыг би мэдэхгүй. Тэгчээс эзэн та хамгаалж өгөх залбирт. Өглөөс ирээд 2 гараа дээш нөгөөд өнөөдөр би гэр бүлээ тань өгч 2 хүүгээ ханийчтэй өөрсдөө эцэгхээ тань өгч бидэнд хамаатай хүн болгон тань өгч энэ өдөр бидний үнэхээр хамгаалаарай. Эрүүл саруу байл. Яагаад гэвэл Бурхан бидэнд бүх зүйлийг гуйж болно гэдэг зүйлийг хүссэн. Том зүйлүүд Бурхан за наад зэтэв чи хэцүү байна да. Юу копи шоп бэ? Боломжгүй шүү дээ. Хэцүү. Наад чи хойрсод Бурханд ирэхгүй. Заримдаа юм олохоо байдаг. Тэгээ Бурхан минь тэр юм би хаана тавьсан бол надад нэг зүг чиг гаргаж өгч олж өгч сануулж өгч. Би жижиг зүйлийг гэсэн Бурханаас гуйж, том зүйлийг гэсэн Бурханаас гуйж. Яагаад гэвэл бид Есүсийн нэрээр залбирч байгаа учраас. Зарим хүмүүс ингэж гуйгаад Бурханаас авахгүй яах юм би шараашдаг. Бурхан гуйлт чи хариулчих яах юм бэ? Амен. Тэмчээс итгэлтэйгээр залбирэн гуйх ёстой. Ром 8:26 дээр ингэж хэлсэн. Үүнчлэн мөнгө сүнс та бидний сул дорой байдал тусалдаг. Учир яаж залбирах, юу гуйх ёстойгоо бид мэддэггүй. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлжгүйгээр яолон бидний төлөө зуучлан залбирдаг гэсэн. Ариун сүнс бидэнд юуны төлөө яаж залбирахыг зааж өгдөг. Заримдаа бид яаж залбирахыг мэдэхгүй. Ариун сүнс бидэнд сануулдаг. Тийм л залбир. Тэр хүний төлөө ингэж залбир гэж. Яг л тэр хүн одоо ямар нөхцөлд байгааг ариун сүнс мэдхийн дээр мэдчихэж байгаа. Тэмцээс ариун сүнс тусламж бод. Юуны төлөө яаж залбирах вэ? Ариун сүнс сануулгууд залбир. Зарим хүмүүс ингэж хэлдэг. Хэд хандаж залбирах вэ? Бурхан ч ургаар шигч нэг бурхан. Эцэггүй ариун сүнсгээд нэгдвэл бурхан байна. Ааваа гэж залбирах юм уу? Есүсийг залбирах юм уу? Ариун сүнсийг залбирах юм уу? Алинд нь хандаж залбирах юм бэ? Есүс өөрийн дагалдагчнаас яаж залбирах тухай зааж өгөхөд Матай 6:9-дэр Тэнгэрлэг бидний ааваа гэж хэлдэг байсан. Бидний залбирлын эхний үг бол хэн хандах ёстой вэ гэхээр Бурхан аав хандах ёстой. Ааваа. Тэгээд ариун сүнс танд яаж залбирахыг зааж өгнө. Тэгээд залбирлаа төгсгөхдөө
Есүсийн нэрээр гэж дуусгана гэсэн. Бурхан Аава яаж залбирхаа, юуны залбирхаа мэдэхгүй. Би бүр гүлэлжсэн. Бүр таг. Тэгээд хүлээ. Тэгээд ариунсаас бодсон нанд чинь санаа. Тэгээд түүний дагуулсан. Би тэр хүний юу болж байгааг мэдэхгүй. Хүүмэн хол газар байв. Хажууд нь ээж аав байсан ч нэмэр баг. Харин хөвгүүдтэй минь хамт байгаа таны яг таны сануулсан чинь залбирч. Тэгээд Есүсийн нэрээр аамен. Ингэж би залбирх ёстой. Хоёрдугаар талархал магтаалыг хамтдах залбир. Талархал магтаалыг хамтдах залбир. Дуулал 100 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлээр түүний үр талархалтайгаар, түүний хашаа магтаалтайгаар түүнд талархал өргөж түүний нэрийг магт гэж хэлсэн. Филиппо 4:6 дээр юунд ч санаа битгий зовоо. Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтай талархалтайгаар хүсэлтэй бурхан мэдүүлээ гэсэн. Битгий санаа зов. Маргааш явах үү, нөгөөдөр явах үү, эргэжид явах үү гэж битгий санаа зов. Тэр өдөр ирэхэд тэр өдрийн төлөө эзэн санаа тавь. Өнөөдрийн зовлон өнөөдөртөө хангалттай гэж Иесус. Өнөөдөртөө энэ амьд сүрэн байгаа ойлголттойгоо 24 цагтаа санаа тавь. Маргааш өдөөс ирээд маргаашийнхаа зовлонтой, маргаашийнхаа тулаантай нүг тулна гэсэн. Тэр өдөр нь тэр өдрөө хөдлөөс. Ингэж бид өдөр өдрөөр алхах үедээ би санаа зовхгүйгээр харин талархал, магтаал гэдэг хоёр зүйлээр эзнийг нэрх хэрэгтэй. Маш олон итгэгчнэр Бурханы нэрх үедээ гомдлдог. Санаа зовдөг, зарим нь уурладаг, зарим нь түүнд үл талархдаг, үл магтдаг. Тэгээд Бурхан яагаад миний залбирт хариулахгүй байна гэж тэг хэлдэг. Үүндээ хариулт нь юу гэхээр гомдлохгүйгээр, талархалтайгаар, магтаалаар Бурхан миний амьдрал юу болоод байгааг би мэдэхгүй. Энэ асуудлыг яаж шийдэхийг ч би мэдэхгүй. Тэр мөнгө төгрөг нь хаанж байгаа бүүм. Гэхдээ эзэн та бол хангагч Бурхан учраас танд баярлалаа. Та бол яаваа ир явуулчаас танд баярлалаа. Энэ өвчин хизээ идэгрэхийг би мэдэхгүй. Гэхдээ та миний эдгэгч Бурхан. Та бол яаваа рапа учраас баярлалаа. Энэ гэр бүлд байгаа үүмэн самун хизээ амар тайван болохыг мэдэхгүй. Гэхдээ та бол миний яаваа шалом. Та бол миний амар тайван. Та бол хамгийн сайн Бурхан. Би тань талархаж байна. Та энэ бүх нөхцөл байдлыг мэдхийн нэрээр мэдж байгаа. Хэмжээс би айхгүй. Би санаа зовхгүй. Тэр талархалтайгаар, магтаалтайгаар тань энэ бүх нөхцөл байдлыг өргөж байна. Та үнэхээр туслаач. Би үнэхээр яахаа мэдэхгүй байна. Надад туслаач ааваа. Туслаач. Би үнэхээр эзний өмнө талархал магтаалтайгаар ирэх ёстой. Мэдээж гомдлох түмэн шалтгаан байна. Магадгүй та хохирч болсон учраас танд гомдлох түмэн зөвтгсөн байна. Гэхдээ Бурхны өмнө талархал магтаалтайгаар ирэхийг сонгоорой. Гуравдугаар буруутгал тээлгүй Бурхны өмнө зоригтойгоо залбир. Ялангуяа бид эзний өмнө хаяа буруу юм хийждэг. Тэгээд буруутгал гэдэг нь бидний дотор орж хүмүүс чанар маань буруутгал. Чи ямар нүрээрээ ичих нүргөө булан амтэн на гозар амаараа чи Бурхныг яаж дуудаж чадж байна. Ингээд бидэнд буруутгадаг. Харин Библиэр үйлсэн гэхээр Еврей 4:14-өөс 16 дугаар ишлэлээр иймээс Тэнгэр задарсан агуу тэр хүн дахилж болох Бурхны хүү Есүс бидэнд байгаад тул хүлээн зөвшөөрдөг итгэлээр бат баримтлалыг учир нь бидэнд байгаа нь бидний мөхөслийг өрөвдөж эс чадах тэр хүн дахилж бус харин нүгэлгүй адлаа бүх талаар бидэн шиг соргицсан нэг юм лээ. Тиймээс бид хэрэгцээтэй цаг туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээн заримгоор очицгоё гэсэн. Үнэхээр хэрэгтэй цаг Бурхны нэгүслийг олж авахын тулд Бурхан минь өршөөгөөж намайг. Бурхан минь намайг цэвэрлээч. Бурхан минь намайг уучлаач гэж хэлэхдээ нэгүслийн тэр хаан ширээний өмнө Бурхны өмнө зоригтойгоор очих гэсэн. Гэхдээ цагаандаа гарцсан байдлаар биш шүү заа. Та намайг мэдэн шүү дээ. Тийм байдлаар биш. Харин үнэхээр даруу. Үнэхээр хийснээс имээсэн сэтгэлээр, өршөөлөг хийсэн сэтгэлээр. Гэхдээ зоригтойгоор.
тань руу очиход танаас инэрл хайргүй та намайг төлөхөхгүй. Хичнээн би өөдгөө хамтан байсан ч гэсэн, хичнээн би гимнүүд хийсэн ч гэсэн, би энэ бүх зүйлээ хариуцлага ухаар энэ бүх гимнүүдийнхээ хариуцлагыг би хүлээж байна гэж таны минь шударгаар уруугаа хүлээгээд ирэхэд та уучлаа гэдэг итгэлээр бид Бурхны өмнө даруухнаа зоригтойгоор очих ёстой. Амен. Бурхан минь би олон жил үйл хийсэнтэй одоо ч миний уучлалтын хязгаар дууссан байх. Лимит дууссан гэж итгэв. Бурхан бол лимитгүйгээр бидний өршөөх хүч чадалтай. Харин бид Бурханы өмнө үхэн үхлээ ичих нүргүүгээр очих зоригтой байсан. Амен. Үнэхээр гуйстай. Ахаад хийчлээ Бурхан. Алга болсон гэж бодсон тэр хараалын үгийг дахиад хэлчихлээ Бурхан. Гарч ирэх өдөр өөр хэлэн дахиад гараад ирлээ Бурхан. Уг нь би таны өмнө зөвхт амьдэрсэн. Гэхдээ ахаад би унчлаа. Намайг сэвэрлээч гэж Бурханы өмнө очих зоригтой гарсан юм аа. Дөрөвдүгээр зөв хандлагаар залбир. Зөв хандлагаар залбир. Яаков 4-ийн 22-оос 3-р эшлэлээр та нар шундаг бөгөөд та нарт байхгүй болохоор хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлцдэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламж захиулдаг хэмээн уруугаар гуйдаг юм гэсэн. Хэн нэгэнд гайхуулах гэж битээ. Бурхан минь тэр Прүстийг авсан байна. Би Прүстийг авахын төлөө залбирч байна. Бурхан минь тэр 80 м квадрат байр авсан байна. Би 160 м квадратыг авдаас гуйж байна. Бурхан минь 10 жилийнхэнтэйгээ уулзчих сампирчжээ. Би танаас гоо үзэгсэн гуйж байна. Бурхан минь миний муу үзэгчсэн хүмүүс атаархтал надад амжилт өгөөч. Намайг хайсан тэр залуу хожим нь харуулдаг намайг аз жаргалтай амьдруулаач. Энэ дандаа буруусгалаа гэж. Битээ тэгж тийм залбирал хариулагч шүү. Тэр шал тийм зөв та стресстэй зөв өртгөл ярьж байгаа. Харин түүний өрөөнд эзэн минь ээ би хинтээч өөрийгөө харьцуулахгүй. Хинтээч би барьцахгүй. Надад оногдох ёстойг нь та зөвшөөрөөч. Надад хэрэгтэй үед нь хэрэгтэй хэмжээгээр та хангаж өгөөч. Би байгаль сэтгэл хандуун байна. Баярлалаа Бурхан. Миний амьдрал надтай жаргалтай. Би энэ нуурандаа жаргалтай. Би өөр нууранд байгаа тэр том загас магас шуурахгүй. Тэр өөр хүний аяганд байгаа махыг би тоолохгүй. Би өөрийнхөө аягтайгаар баярлалаа Бурхан. Ингэж бид яах ёстой? Бурхан зөв сэтгэлээр гуйх ёстой. Буруу сэтгэлээр гуйх юм бол Бурхан алдаршихгүй учраас тэр залбирал хариу авахгүй. 5-р зөв харилцаатай бай. Марк 11:25-аас 26 дээр та нар залбирэн зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэг юм чамд байгаа бол уучлал. Тэгвэл Тэнгэр тэхсэгч нь мөн та нарын алдааг уучлана. Харин та нар ийс уучлал бол Тэнгэр тэхсэгч нь мөн та нарын алдааг ийс уучлана гэсэн. 1-р Петрийн 3:7 дээр нөхрүүдээ эхнэр чинь нэмэгдэх тул түүнийг хэврэхэл сам мэдүүлсэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдр. Амийн нэгүслийг хамтран өмчлөх чинь хувь түүний хүнддэг ингл залбиралт чинь саад дотор учрахгүй юм. Энэ дандаа харилцааны тухай ярьж байгаа. Хэн нэгэнд гомдсон, хэн нэгний уучлаагүй тэр зүйл байх юм Бурхны залбиртаа аава би тэр хүний уучлж байна. Гэхдээ та миний сонцон миний өмнөөс авна гэж амласан. Тэр хүн хариуцлагаас мултрахгүй би мэднэ. Би тэр хүнийг өөрийнхөө гараас таны гар руу шилжүүлж өгч байгаа шүү. Гэхдээ би уучлсан. Ингэж би залбирх ёстой. Амен. Зарим хүмүүс уучлчлаар би нөгөө тэр хүн чөлөөтэй болоод гимэнгүй болоод тэр хүн тэгээд хариуцлагаас мултраад шударгаас алдагдана гэж боддог. Үгүй. Бид уучлахгүй бидний гараас Бурхны гарт. Би бол өөрийнхөө гарт байлгаж байгаа өөрийнхөө янзлах гэдэг шиг өөрийнхөө. Яаж хорлцохгүй бол
Тэгээ бичихгээ дотроо янз бүрийн төлөвлөгөө гаргаад уурч үзээр хараач нэг үзээр зааса боливич хайж эргэж орж ирэх нь ухаал. Тэр дотроо хэрэгжиж байгаа хэрэглээ бурханд үг. Бурхан минь та миний өмнөөс тэр хүнтэй тооцоог бодоо. Би өөрөө тооцоог очих эрүүгээр хийж гэх. Тэр учраас би уучлах. Сэтгэлээс аваад хайчих, мартчих. Тэр хүн яана үнийг танил хамаатай. Яа тэрийг харах надад сөхөөж байгаа. Түмэн зов надад. Тэрэн дээрээ л анхаарна. Ингэж бид бурхны өмнө зүрхсэл дотроо байгаа хэрүүлээ бурхны өмнө тайлах хэрэгтэй. Бас ихэнх нөхөр хоорондоо эргэлцгээ. Би гэрлээд 28 жил болж. Юу хийх үзэх вэ? Бид үнэхээр ер нөхрөд их нэртэй зөөл амтах хэрэгтэй. Нөхөр хүн бол ингээд муудалч за окей гар барьсан дараа шууд окей олцоо байж эмэгтэй хүмүүст олоо сар болно. Тэгж бид үнэхээр их нэртэй зөөл амтах хэрэгтэй. Ухаантай амтах хэрэгтэй. Гэхдээ эмэгтэй сул дураа гэсэн үг биш. Хүчтэй эрчүүдээсээ хүчтэй. Эрэгтэй хүн эмэгтэй хүн гоё өгдөг. Эрчүүдийн тэр янгууч гэдэг юм. Үхлээ эмэгтэй жил болоо. За юу сүртэй наадгаас чинь нэг хүн дүрдчихсэн бэ. Зүгээр босоод хоо зундаа ингээл гэр орноо цэвэрлээд үр хүүхдээ ягаад чамаад ирсэн ингээд халамжлал явж ирсэн. Эмэгтэй бол хүчтэй. Тэгээс бид үнэхээр амийн иргэлийг хамтран өмчлөгч хань ижилтэй зөөлөн ухаантай халамжтай сайн гэсэн. Нэг өдөр би нэг хүнтэй муудалцаад гэртээ нэг жоо тавгаа очихгүй. Тэгээд машина гараж тавьчихад ингээд за би гарлаа гэсэн чинь манай хүн аливаа нааш ирэхгүй тэгээд би оцсон чинь намайг үнсчихлээ. Ის чи би өмгөнөөс эмэгтэй хүмүүс хүчтэй байхгүй. Давж ирсэн. Би бас давж гарах дотор нэг юм байна. Бид үнэхээр их нэртэйгээ өвдөө байх үед бидний гэр бүлийн залбир тэнгэр эхнэр нөхөр хоёр гар барь хамтаа залбирх тэр залбир бурханд үнэхээр гэр бүлийн тахлын ширээ гэдэг чиглэл та үнэхээр үзэх юм байна. Миний гэр бүл тэр зүйлийг ойлгосон тулдаа бурхан бидэнд ойлгуулсан тулдаа үзэж зэрэгтэй явж байгаа гэж бид хэлдэг. Би зөндөө янз бүрийн туулж ирсэн. Гэр бүлийн тахлын ширээ буюу бурхныг хамтдаа үнсэж байгаа. Бурхныг үр хөвгүүдтэй эхнэр нөхөртэй хамтдаа библийг шууд хамтдаа бурхны магтаа хамтдаа бурхны юм залбирч байгаа. Тэр цаг үнэхээр манай гэр бүлийг амьдаас амьд байлгасан. Бидэнд гарч чадахгүй гаргаж өгсөн. Бидэнд үнэхээр олон боломжуудыг тавьж өгсөн. Тэр гайхамшигт эрүүлийн цаг байсан юм. Тийм учраас харилцааны зөв байгаар залбиралдаа хариу авч өгч. 6-р ариун сүнсний чиглүүлгийн дагуу залбир. Түрүүн бид Ром 8:26-аас 26-аас 27-д хэлсэн тийм. Сүнс бидний сул дорой байж тусалдаг гэж. Бид юуны төлөө яаж залбирахаа мэдэхгүй ариун сүнс бидэнд зааж өгдөг. Ариун сүнсээ би юу гэж залбирахаа мэдэхгүй байна гэдэг ингээд бодоод чимээгүй хүлээ. Залбирлахлаар ингээд ам уураад биш байнга ярьж байгаа гэж бод. Залбирахгүй заримдаа зүгээр л хүлээдэг. Бурхан асуулт асуугаад бурхан минь тэр биелэхүү гэж чимээ. Тэгээд бурхан дотор чинь биелэхгүй. Бурхан минь би энэ хүнтэй уулзах уу? Бурхан минь би энэ бизнесийг хийх үү? Бурхан минь би ийм шийдвэр гаргах уу? Бурхан танд сануул. Библийн шийдвэр сануул. Заримдаа юу ч залбирч чадахгүй зүгээр дуулал ном биш. Дуулал ном бол тэр чигээрээ Бурхны амлалтуудын үгийн уурах алх гэдэг чинь тэнцтэй бол тийм ээ одоо нэс булаар том домоор Бурхны тэр хүчрэх үгийн тэр том домоор мэрэгүү хаан авахыг хүсчээ сургаад өгсөн ном биш уран зориг авахыг хүсчээвэл дуулал ном биш гэсэн үг байдаг. Дуулал ном бол бидний өмнөөс тэр залбирсан зовлон дундуур туулсан жаргал идлээд явж байгаа тэр баяр багтлын магтаад өгж байгаа тэр хүмүүсийн дуулал магтаад тэр чигээр тэр залбирлаж байгаа. Дуулалыг чангаар биш. Бүтэн биш. Тунгаглаж биш. Тэр дуулал ном хүчрэх үг таны зоригтой болох. Хүчтэй болох.
Маш олон итгэгчнэр сул дороо ингээд шалцсан байдаг гол учраас тэдний дотор үг байхгүй. Библи уншихгүй. Библи ойлгож уншихгүй. Библиэр амьдарч уншихгүй учраас сул байдаг. Харин Бурхны үгийг уншаад ойлгоод амьдраад ирэхээр тэр нэг хийлцэн дугуй гэдэг шиг тийм ээ эргээд хүчтэй болдог. Тэр учраас ариун сүнсийн чиглүүлгийн дагуу залбир. Ариун сүнс танд юуны төлөө яаж залбирахыг тодорхой сануулсан зааж. Ариун сүнс танд ярихдаа Тэнгэрээс цаа ингэж залбир гэж чамд хэлэхгүй. Ариун сүнс харин та яг өөрөө бодож байгаа юм. Бодол дотор чинь сануулж чаддаг. Тийм учраас ариун сүнсийг хүлээх чимээгүй суу. Магадгүй 10 минут сууж магадгүй. Тэгээ чимээгүй хүлээх. Хүлээж явах үедээ өөр юм хийж болно. Хоолой хийнгээ, зурагт үзэнгээ, алхаж явангаа. Тэгэхээр дотроо ариун сүнсийг яах ёстой вэ? Залбирсаар. Заримдаа надад Бурхан үзэж байгаа киноны дөрүүдээр заримд үг хэлээд гарсан. Би ч амар кино ч байна. Би кино үзэж байгаа. Ойлгосон. Тэгээд дараа Библийн шуцаг тэр батлагдсан. Долдугаар Бурхны үгийн дагуу залбир. Бурхны үгийн дагуу залбир. Бурхан бидэнд амлалтаа өгдөг. Миний одоо утсан дээр Бурхны манай гэр бүлд хандсан амлалтууд байдаг. Бурханаас амлалт авлаа тэр амлалтуудыг мартахгүй тул нэг газар цуглаад бичдэг. Тэгээд залбирх үедээ тэр амлалтуудаас гаргаж ирс өгдөг. Бурхан минь та ингэж амласан, тэдний та ингэж хэлсэн. Та тэр зүйлээр биелүүлэх болтгоо. Бурхан минь та ингэж амласан. Баярлалаа та энийг биелүүлэх болтгоо гэж ингэж залбирдаг. Хуучин гэрээний Даниэл гэдэг агуу иш үзүүлэгч байна. Тэр Даниэл гэдэг агуу иш үзүүлэгч Бабилон гэдэг газар олон жилиг өнгөрөөсөн. Тэгээ миний ард түмэн хизээ нутагтаа явах юм бэ гэж залбирч явах үедээ Иремья номыг унших үед 70 жилийн дараа энэ нутагтаа явах болно гэдэг зүйлийг олж мэддэг. Тэгээд гимшдэг. Израилийн төлөө өөрөө гимнэлөө Бурхны мэдээж бидний бүлэгт буцаагаад гэж. Тэгээд түн дээр Габриэл гэдэг Ербсэн гэж ирээд сайн мэдээг дуулгадаг. Тэгээд Даниэл бол нутаг руугаа яваагүй ясаа Бабилон одоо орсон. Гэхдээ Бурхан нэг зүйл нэг зарчим бидэнд зааж өгсөн. Бурхны хүн. Тэр зарчим юу гэхээр Бурхны хүн Бурхны хүслийг мэдээд Бурхны хүслийн дагуу залбирахад Бурхны ажил хийгддэг. Бурхны хүн яадаг Бурхан? Бурхны хүслийг мэдээд Бурхны хүслийн дагуу залбирахад Бурхны ажил тэр хүний амьдрал хийгддэг. Тийм учраас Бурхны хүслийг таньж Бурхны амласан 7000 8000 амлалтууд тэрс аль нэг нь Бурхан таны амьдралд өгсөн дээ шүү дээ. Библи уншихгүй тэр амлалтуудыг мэдэхгүй. Тийм ч Библи унш. Их дозор унш. Залбиралтай унш. Бурхан онцгой таны амьдралд хандсан, таны гэр бүлд хандсан. Тэр амлалтуудыг бичиж аваад мартахгүй тулд зарим нь чийж байнга залбир. Тэр Бурхан тэр үгийнхаа дагуу амлалтаа заавал биелүүлэх болно. Амен. Бид өнөөдөр 7 үндсэн нөхцөлийн дагуу залбирахад Бурхан бидний залбир заавал хариулна. Тийм үгүй эсвэл хүлээгдэг. Аль нэг хариулдаг. Нэгдүгээр нь Есүсийн нэрээр залбир. Хоёрдугаар нь талархал магтаалтайгаар залбир. Гуравдугаар нь буруутгалгүйгээр залбир. Дөрөвдугаар нь зөв хандлагаар залбир. Тавдугаар нь харилцаагаа зөв байлгаж иж залбир. Зурдугаар нь ариун сүнсний чиглүүлгийн дагуу залбир. Долдугаар нь Бурхны хүслийн дагуу залбир. Тэгвэл Бурхан заавал таны амьдралд өөрийнхөө гайхамшигтай ажлыг хийх болно. Залбирдаг хүмүүс бол аюултай хүмүүс шүү. Яг л тэднэр дамжуулан Бурхан аимшигтай гайхамшигтай зүйлсийг хийдэг. Залбирдаг хүнээс л чөтгөр айдаг. Залбирдаг хүн гэдэг наануу дугуун болов цаана бол дайчид байдаг. Залбирдаг хүмүүс бол ямар юм дундуур туулж байгааг тэд харж идэг. Бас ямар юм тэдний хүлээж байгааг тэд мэдж идэг.
Залбирдаг хүн дотроо тайван байдаг. Залбирдаг хүн дотроо баяр хөөртэйгээр амьдардаг. Тэд нөхцөл байдлуудыг өөрийнхөө эмоцоор шал өөр нүдээр тэр нөхцөл байдлыг харж тайлбарлаж өгдөг. Тийм учраас тэд итгэлийн хүмүүс байдаг юм. Та итгэлийн хүн байхыг хүсэж байна уу? Тэгвэл залбирлын хүн болоо. Амен. Хамт залбирая. Эзэн бурхан минь, та өөрийнхөө ариун сүнснийхээ тусламжтайгаар бидэнд юуны төлөө яг залбирахыг зааж өгье. Есүсийн нэрээр. Амен. Бүгд цуглаасаа босъё. Ганц ирсэн хэрүүл. За хэрүүлийг хүлээж авах биелэн байна. Эзэн бурхан та өөрийнхөө охид төрүүдийг тэнгэр дэх гайхамшигтай билгүүдээр шагнах болтугай. Тэдний амьдрал нь ямар замаар туулж юу амсаж байгааг таарч та бидний тайлбар үзэж юмыг эрүүл саруулсан дээр харах нэргүй ханаг өгөөрэй. Тэгээд таны хүн залбирах зорилгыг, цагийг, зүтгэлийг өгөөрэй. Таны хүслийг тодорхой мэдж тэр хүслийн дагуу дайдах 2024 он үнэхээр ялалтаар дүү, талархлаар дүү, магтаалаар дүү, гэрчлэлээр дүү гайхамшигтай он болгож өрөөж өгөөрэй. Эцэггүй ариун сүнсний нэрээр амийн өндрөх чуулганыг өрөөж өгнө. Амен. Амен. Эзэн дарахыг